Өөрөө маш чухал хууль юм аа. Монгол улс ялангуяа Монгол улсын хувьд бол одоо цөлжилт нэмэгдэж байгаа уур амьсгалын одоо энэ дулаарл бусад улс орнуудтай харьцуулахад маш өндөр одоо ийм пункттэй явж байгаа. Тийм учраас энэ хуулийг бол одоо үзэл баримтлалын хувьд бол дэмжиж байгаа. За тэгээ нэг хэдэн тодорхой асуулт асууя. За жишээлбэл би одоо сэргээгт хэрчим хүчний одоо ийм сэргээгт хэрчим хүчийг барьлаа гэж бодъё. За ингээд карбон кредитээ одоо кредитээ тодорхойлж үнэлэхийн тулд маш хэмжээний одоо би ингээд суур судалгаа шаардлагатай тэр одоо хэмжих үзүүлэлтэнд тоног төхөөрөмж тоноглолууд гээд надаас одоо зардал гарнаа. Тэгээд за карбон кредитээ үнэлүүллээ. За жишээлбэл Япон улс гэхэд доод тал нь 10,000 тонн одоо тооныг бууруулах юм шаардлага тавьж байгаа. Тэгсэн тохиолдолд карбон кредитт чинь мөнгө өгье гэж байгаа. Тэгэхээр энэ Монгол одоо энэ уур амьсгалын тухай хуулийн дээр татварын зохицуулалт ер нь маш хангалтгүй туссан харагдаад байна. Тэгэхээр энийг яаж уях юм бэ? Одоо жишээлбэл би карбон кредит аваад над дээр орлого бүрдгэхээр бусад орлого гэдээ ороод ирчин тэрэн дээр би татвар авах гэдэг байгаа байхгүй юу? Над дээр жишээлбэл тоноглол тоног төхөөрөмжийг би карбон кредитийг тооцоолохын тулд оруулж ирэхээр нөөц надаас суутхан тооцох гээд байна. Энийг ингээд хөнгөлөх ямар механизм байгаа юм бэ? Хоёрдугаар бусад орлого гээд би карбон кредитээс орлого ороод ирэхээр татварын тэр ногоон санхүүжилт гэдгээрээ хөнгөлөлт үзүүлэх механизм нь юу байгаа юм бэ? За энийг тодорхой асууя. Хоёрдугаарт хөдөө аж ахуйн одоо энэ уур амьсгалыг дэсвэртэй байлгахын тулд хөдөө аж ахуйтай уймаар байна. Одоо сая хөдөө аж ахуйн тухай хууль батлагдсан. Гэтэл энэ одоо нүүрс хүчлийн хийг үйлдвэрлээд байгаа нэг гол салбар чинь хөдөө аж ахуйн салбар байгаа даа. Тэгэхээр энэ хөдөө аж ахуйн салбартай маш сайн уйж оруулахгүй бол эргээд одоо малчид хоршоолагч нь нийт одоо ялгарлын 51.97% эзэлж байна гэдэг энэ өөрөө маш малчин өрхийг одоо буруутгах байгаа юм шиг ийм тоо харагдаад байгаа. Тэгэхээр одоо сая хөдөө орон нутгаар явж байгаа. Малчид яаж карбон кредитээ тооцох юм бэ? Ямар ажлуудыг хийж энэ зах зээлд чинь одоо бизнес эрхэлж оролцох юм бэ? За тэгээд олсон орлогоо яаж хуваарлах юм бэ? Хаашаа энэ мөнгө нь орох юм бэ? Энэ бүх асуудлууд чинь тодорхойгүй байгаа учраас энийг одоо хөдөө аж ахуйтай маш сайн уяах хэрэгтэй. Хөдөө аж ахуйн тухай хуулийн дээр тогтвортой хөдөө аж ахуй гэдэг бүхэл бүтэн зарчим одоо бодлогыг тусгацсан байгаа. Тэгэхээр энэ дээр бас уялдуулж одоо энэ хуулийг илүү үр дүнтэй яг одоо амьдрал дээр бод хэрэгжихүйц ийм зүгээр нэг тийм зарчим бодлого төдий биш маш хэмжигдэхүйц хэрэгжихүйц ийм хууль байгаасаа гэдэг үднээс би тодорхой одоо асуулт асуулаа. Тэгээ хариултаа авчиад тодруулъя. За хариулъя. Бодрон гүшүүн. За мантаа гишүүний асуултанд хариулъя. За бид уур амьсгалын өөрчлөлт гэж ярихад ер нь бол хамгийн гол хэд хэдэн салбарууд байдгийн сая хоёр чухлыг нь бол мантаа гишүүн хөндлөө. Сэргээгт хэрчмүч. За тэгээ ер нь бол хөдөө аж ахуйн салбар бол ялгаруулагч гэж гардаг. За дэлхийн зарим улс орнууд бол хүлэмжийн ялгарлаа бууруулах одоо албан журмын тийм өөрсдөө тааз тогтоосон байгаа. Энэ хуулиар ямар нэгэн тааз тогтоогүй. Тэгэхээр ямар нэгэн одоо албан журмын байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, иргэд хүлэмжийн хий ялгарлаа тооцоод тэдээр бууруул гэдэг таазыг бол тогтоож өгөөгүй. Эсвэргээрээ карбон зах зээл нэвтрэхийг нээж ийн гэдэг нь магадгүй Япон улс ч юм уу те Солонгос улсад тэдгээр улсуудад тэдэн хувиар бууруулна гэж зорилт тавиад тэрийгэ бүр хуулиар журам болгоод гаргаад ирсэн бол тэр бууруултыг Монгол улсад хийгээд түүгээрээ бид нар ногоон санхүүжилт татах боломжтой гэж байна. Таны хийсэн санаа зовнил бол яг засгийн газрын одоо оруулж ирсэн хуулийн төсөлтөөр ямар нэгэн татварын онцгойлсон бодлого бол орж ирээг байгаа. За ажлын хэсгийн зүгээс одоо бас салбарын сайдаар ажиллаж байсан Одон туяа сайд маань, Батбаатар сайд маань гээд нилээд одоо энэ мэдээлэлтэй хүмүүс бид нар энэ дээр ярилцаад за Лувсан Жамч гишүүний оруулж ирсэн зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэн байгаа. Тэр маань юу вэ гэхээр ногоон санхүүжилт гэдгийг бид анх удаа томьёолж энэ хуулинд оруулж ирж байгаа. Тэгээд татварын дэмжлэгийг ч гэсэн үүн дотор оруулнаа гэд. Тэгэхээр үүнийг баталсны дараа энэ хуулийн хэрэгжилтийн хүрээнд засгийн газраас яг татвартай холбоотой асуудлыг заавал төсөвтөө одоо дагуулад орж ирэх ёстой төсвийн байнгын орооноос хэлсэн учраас бид энэ хуулиндаа бол оруулж ирэх боломж гараагүй. Гэхдээ цаашид орж ирэх үд хаалгыг нээх ногоон санхүүжилтийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг болно гэдгийг бол томьёолж оруулж ирсэн байгаа. За хоёр дахь асуудал яг малчид яаж энэ карбон зах зээлд оролцох юм бэ гэж одоо маш олон
хүмүүс бас энийг асууж байгаа. Тэгээ бид бас буруу хүлээлт өгмөргүй. Маргааш энэ хууль батлагдаад малчид өөрсдөө шууд одоо үлэмжийн бууруулах, магадгүй мод тарих төсөл ч юм уу ийгээд энээсээ одоо шууд мөнгө олох боломж гарч ирнэ гэж хэлэх нь одоо хэтэрхий хялбараар бодсон болно. Яг таны хэлснээр энийгээ хэмжих, төхөөрөмжгээд нэлээд бас процесстэй байдаг, олон улсын зах зээлийн шаарддаг стандарт журам нь айгүй өндөр учраас хамгийн бодиттой хурдан боломж нь юу вэ гэхээр төсөл хэрэгжүүлэгч нар малчтай хамтран магадгүй одоо нэг хоршоо юм уу нөхөрлөлтэй хамтраад за энэ газар нутаг дээр бүгдөө ийм одоо байгаль орчинд ээлтэй хүлэмжийн ялгарлыг бууруулах төслийг хэрэгжүүлээд бид орлогоо ингэж хуваана гэдэг энэ одоо шаардлагыг ч гэсэн үн дотор оруулсан байгаа. Иргэдийн оролцоог хангах тэгж малчид одоо шууд эрэг санхүүгийн одоо нөлөө авч болох ийм боломжтой байгаа юм шүү. Мантхаг гишүүн тодруулъя. Тэгэхээр карбон кредит чинь өөрөө ингээд шин томьёол, нэр томьёо, шин одоо ийм хэрэгслүүр учраас мэдээж одоо яг энэ чиглэлээр томоохон аж ахуй нэгжүүд бол ойлгоод аль хэдийн одоо бас энэ тодорхой хэмжээний нүүрсчлийг хий одоо энэ ялгарлыг бууруулах төслүүдийг хэрэгжүүлээд олон улсын одоо олон улстай холбогдоод карбон кредитийг тооцоолох түвшинд одоо яриад эхэлчихсэн байгаа. Гэтэл манай нөгөө хууль гарчаад төр нь өөрөө бодлогоороо дэмжих зохицуулалт нь орохгүй бол дахиад энэ хууль хэрэгжихгүй болчих юм аа. Тэгэхээр одоо яг бизнесүүд асууж байгаа. Бид нар яах юм бэ? Биднийг татвараар дэмжээч. Ногоон санхүүжилт оруулаад ирлээ. Карбон кредитийг тооцоолоход хамгийн хөрөнгө одоо суур хөрөнгө зарцуулж байна. Тэгэхээр энийг дэмжихгүй бол энэ хууль өөрөө хэрэгжихгүй юм эрсдэлтэй байгаамаа гэдгийг хэлж байгаа. Тэгэхээр энэ хууль батлагдаад ирэх юм бол өөрөө маш юмнууд нь тодорхой хэрэгжих үйс. Тэгээд Болормоо гишүүн. За мантхаг гишүүндээ санал нэг байна. Яг энийг бодиттой хэрэгжүүлэхийн тулд бид бас аж ахуй нэгжүүдэд ийм эрэг байгаль орчин дээлтэй, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулсан дасан зохицох шин чанартай төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ёстой гэж бодож байна. За энэ дээр засгийн газар үргэлжлүүлээд бас бодлогын арга хэмжээнүүдийг авах байхаа. За яг энэ асуудал дээр бол Монгол Улсын ерөнхий сайд энэ хуулийг бас өөрөө өргөн барихаар бэлтгэж байсан. За энэ дээр бас салбарын сайд, сандаг очир сайд нэлээд манлайлалтай энийг дагаж одоо орж ирэх бодлогууд, засгийн газрын бодлогууд байх болов уу гэж бодож байна. Тэгээ бид харин ажлын хэсгийн хүрээнд юуг санаачилсан бэ гэхээр үүнийг дагах их хурлын тогтоол энэ хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай буюу засгийн газарт өгсөн чиглэлүүд байгаа. За энэ дунд одоо яг хэрэгжүүлэх хүрээнд хууль тогтоомжуудын төслийг боловсруулж оруулж ирээч гэсэн ийм чиглэл байгаа. За одоо нэг гишүүний ард дээр нэг гишүүн саналаас асуулт асуусны ард дээр санд хураалт явагдана. Тийм болохоор гишүүдийг танхимдуулж байна. Бүлгийн дарга нар гишүүдээ өрөөрэй. Лавс сөрөнгийн Сорон зам бол гишүүн асуулт асууна.